Hi guys, хоб болох хой болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. Zeg Coachella. Everyone has been waiting for me to talk about Coachella. So here it is. Надаас ойрын үед хүмүүс Coachella-гийн тухай яриач. Яагаад Coachella-гийн тухай ярихгүй байгаа юм бэ гэж маш их комментууд бичиж байсан. Тэгээд та бүгдийн хүсэлтээр Coachella-г ярих гэж байна. Та бүгдийн хүсэлт бол миний зорилго юм аа. За маяглаггүй шууд Coachella-гийнхаа тухай яриа. Та бүхний мэдэж байгаачлан Америкийн хамгийн том music festival болох Coachella энэ 7 хоногт ингээд саний өнгөрсөн weekend-ээр нээлттэй хийсэн байгаа. Тэгээд Coachella бол дандаа 2-7 хоног дараалж болдог. Яг 2 weekend-ээр те 2 амралтын өдрүүдээр дараалж болдог гэсэн үг. Тэгэхээр сая өнгөрсөн 7 хоногийн weekend бол эхнийх нь байлаа 2025 оны Coachella-гийн хувьд. За одоо тэгээд дараагийн 7 хоногийн энэ 7 хоногийн weekend-ээр 2 дахь set нь явна гэсэн үг. Тэгээд Coachella 2025 дууснаа. За хэдүүлээ яг 2025 оны Coachella руу ороод ярихаасаа өмнө ер нь Coachella гэж юу юм бэ гэдэг тухай жоохон backstory өгөөдгий, окей? За анх 1999 онд Coachella зохион байгуулагдаж байжээ. Гэхдээ тэр нь болохоор зөвхөн 2 өдрийн ивент байсан. Бүр ийм 2-7 хоног үргэлжилсэн зүйл бол байгаагүй юм байна лээ. За Coachella анх зохион байгуулагдсан цагаасаа явхуулаад дандаа California мужийн Indio гэдэг хотод болдог байхгүй юу? За яг тэр хотод байрладаг Empire Polo Club гэдэг яг тийм аренад тийм газар болдог байгаа. За Indio гэдэг энэхүү хот нь бол зүгээр л яг элсэн цүл гэсэн үг манайхаа. Яг зүгээр desert байгаа байхгүй те. Айгүй амар халуун байдаг тийм газар байгаа. Тэгээ дандаа тийм desert тийм цүл дээр халуун үед болдог. Хэдийгээр одоо ихэвчлэн дандаа ингээ 4 сард болдог ч гэсэндээ аль үжиний бол амар халчсан байдаг. Дандаа 100 градус байждаг одоо Fahrenheit. Тэгэхээр одоо 100 мууч нь бол 39 мөс гэсэн үг заяа 39 40 мөч хавцаа байдаг. Тийм одоо маш халуун газар болдог байгаамаа. За тэгээ Coachella Music Festival нь болохоор янз бүрийн өөр хөгжмийн жанрануудыг ингэж сонсогчдод хүргэдэг pop, rock, hip hop, за тэгээ indie, тэгээ electronic, dance гэх мэтчлэн маш олон төрлийн жанрануудыг хамааруулж фэнүүдэд сонсогчдод хүргэдэг гэдгээр маш онцлогтой байгаа. За 1999 онд анх зохион байгуулагдчихаа дараагийнхан жил нь буюу 2000 онд болохоор ерөөсөө зохион байгуулагдаагүй юм байна лээ. За тэгээ 2001 оноос эхлүүлээд дахиад эхэлсэн байгаа. Гэхдээ 2001 оных нь Coachella болохоор ганцхан өдөр зохион байгуулагдчихсэн юм байна лээ. За тэгээ 2002 оноос ахуулаад буцаад яг нэг 2 өдрийн ивент болж хувирсан байгаа. За тэгээ 2007 оноос эхлүүлээд 3 өдрийн ивент болж хувирсан байгаа. За тэгээ 2012 онд яг одоо бидний мэддэг 2-7 хоногийн буюу 2 weekend-ээр болдог ийм ивент болж хувирсан байна. За тэгээ та нарын мэдж байгаачлаа угаасаа 2020 он болон 2021 онд Coachella зохион байгуулагдаагүй. Ягаад гэдэг нь бол угаасаа хүн болгон мэдж байгаа байх. COVID-аас болоод, пандемикаас болоод энэ 2 жил бол болоогүй алгасан байгаа. За Coachella-гийн хувьд болохоор тэрхүү арена, тэрхүү одоо зохион байгуулагддаг газар нь бол үнэхээр маш агуу том газар. Тэгээд нийтдээ 8 ийм том стейжтэй байгаа. Ийм 8 том стейж байхаас гадна хоёр талд нь бас нэг жижигхэн маш тийм мини стейжнууд бас байдаг. Тэгэхээр бараг 9-10 ийм нийт стейжүүдтэй гэсэн үг байхгүй тайзуудтай. За тэгээ хамгийн main stage нь яг Coachella-гийн main stage нь болохоор угаасаа ойлгомжтой хамгийн том headliner болж байгаа дуучид нь artistууд нь одоо тэр тайзыг эзэгэндэг гэсэн үг байхгүй юу. За тэгээ түүнээс гадна outdoor stage гэж байгаа бас л айгүй том stage том одуудыг одоо host хийдэг. За тэгээ дараад нь Sahara tent гэж байна. За тэгээд Yuma tent, Mojave tent, Gobi tent. Та нар сонсч байна Gobi гэдэг чинь нөгөө говь байгаа шүү дээ. Манай Монголын говь. Ер нь эднэр бол дандаа ийм элсэн төрлийн цөлүүдийн нэрээр нэрлэгдээд байгаа гэдгийг бол та нар жоохон анзаарсан байх гэж бодсон. Sahara enter гэлтэй. Тэгэл Gobi enter гэд. За тэгээд бас Sonora tent гэж байна. Doe Lab гэж бас байгаа. За тэгээд Heineken House. За энэхүү Doe Lab болон Heineken House нь болохоор нөгөө нэг хоёр жижигхэн стейжүүд нь гэсэн үг. За ямар ч гэсэн ийм олон төрлийн стейжүүд байдаг. Тэгээд энэ олон төрлийн стейжүүд дээр өөр artistууд өөр одоо musical genre уран бүтээлчд хурж ирж өөрсдийнхөө сетүүдийг хийдэг гэсэн үг. Тэгээд
илүү том artist байх тусмаа headlinersуд байх тусмаа том стейжнүүд дээр нугасаа гарна гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь outdoor stage юм уу эсвэл нөгөө хамгийн main Coachella main stage байгаа. За тэгээ жижиг одоо шинэ уран бүтээлчд гих тусмаа тэ жоохон танигдахгүй хүмүүс гих тусмаа одоо нэг жижигхэн тайзууд дээр явна гэсэн үг. Гэхдээ ер нь бол pop яг нөгөө нэг хамгийн хүмүүсийн сонирхдаг одоо жанрууд ч юм уу ойлгомжтой pop болон одоо hip hop байгаа шүү дээ. Тэд нар бол дандаа main stage ч юм уу тэ энэ хүү том стейжүүд дээр outdoor stage энэ төр дээр болдог. За жоохон ингээд одоо баг сонсогчтой ч юм уу те зүгээр яг pop hip hop энтертэйгээ харьцуулахад жоохон баг сонсогчтой гэмээр одоо indie ч юм уу те тиймэрхүү урсгалууд нь болохоор жоохон жижигхэн тайзан дээр нь байдаг гэсэн үг. За тэгээ та нар бодож байгаа байхaltaа тасалбарын хувьд хэд байдгийн болоо ямар үнэтэй тиктүүд байдгийн болоо гэж бодож байгаа байх. За 1-7 хоног явъя гэж бодсон штэ. 1-7 хоног бүтэн биш л те зүгээр яг эхний 7 хоногийн яг тэр weekend-ээр 3 day event байгаа штэ те 5 дахь өдөр эхлээд хагасаа өдөр бүтэн сая өдөр гэдэг тэгээд дуусж байгаа. За ийм 3 өдрийн event-д оролцохын тулд хамгийн хямдхан general admission буюу зүгээр normal ticket price болохоор энэ жил $649 эхэлж байгаа. За тэгээ энд болохоор ерөөсөө одоо тэнд байрших, хоол мол гэсэн зүйлүүд огтхон үнэлбэр нь ороогүй. Зөвхөн яг тэрхүү концертныхаа хэсэг рүү орох тэр ticket price нь $649 эхэлж байгаа. За тэгээ бүр ингээд 6-7 өөр төрлийн юм тикетнүүд байгаа байхгүй өөр зүйлүүд ингэж багтаасан. Тэгэхээр одоо ингээд үннийх нь хувьд бол ингээд өөрчлөгдөд явна гэсэн үг. Тэгээ хамгийн үнэтэй нь болохоор VIP ticket гэдэг тэр нь болохоор $1399-оор зарагдаж байгаа юм байна лээ. За гэхдээ та нар энэ VIP гэл тэгвэл хамгийн үнэтэй нь байхаа гэж бодож байгаа байх үгүй. Энээс гадна одоо artist болон influencer энтрийн авдаг бүр яг тийм одоо exclusive гэх юм уу тийм тикетнүүд байгаа. Гэхдээ тэд нар нь болохоор $15,000-оос эхэлдэг. Тэгэхээр одоо жирийн хүмүүс бол аваад иж чадахгүй гэсэн үг. За тэгээд энэ чинь одоо ингээд юм цөл дээр очиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд өдөржингөө ингээд бараг шүн олтолтой ингээд хөгжмнүүдээ сонслоо тэгээ унтах газар хэрэгтэй болно тий. Тэгэхээр тийм өөр опшнууд байгаа. Camping хийх одоо тийм опшн байгаа. За нэг нь болохоор car camping гэж байгаа байхгүй. Машина авчираад яг тэр кемпинг хэсэг рүү н ороод яг байрлах ёстой машиныхаа зогсоолууд дээр зогсоод тийм машин дотроо ингээ кемпинг гэсэн үг. Тэгээд яг машин дотроо биш машиныхаа хажууд нь жижигхэн тентнүүд те байрлаж байгаа. Тэгээд тийм кемпинг, car camping гэдэг тийм сонголтууд байгаа. За эсвэл бол өөрснөө майхнаа авчираад тийм машингүүгээрээ зүгээр өөрснөө майхнаа авчираад спотнууд аваад ингээ кемп хийх боломж байгаа. Эсвэл цаанаасаа ингээд өгдөг нэг тийм тент шиг майхан шиг юмнууд ингээд байгаа юм байна лээ. Бүр цаанаасаа ингээд барьчихсан тийм майхнууд гэсэн үг. За тэднэрд бас өөр сонголтууд байгаа. За тэгээд эсвэл нэг cabin тэ эсвэл бүр яг тийм майхан дэрд орохгүй арай жоохон дээшгээ гэсэн үг шүү дээ. Нэг тийм lodge, cabin гэсэн тийм юмнуудын бас сонголтууд байгаа. За тэгээд тэрнээсээ шалтгаалаад ингээл үннүүд нь угаасаа өгсөж явна гэсэн үг тийм үү. За тэгээ хамгийн хямдхан кемпинг одоо тикет нь хитээс эхэлж байгаа гэхээр $160-оос эхэлж байгаа юм байна лээ. За тэгээ бүр цаашлаад хамгийн үнэтэй гэх юм бол $5,200 ийм үнэтэй байгаа. За тэгээд дахиад хэлье. Энэ болохоор зөвхөн одоо энэ байрших одоо унтах хонох газрын мөнгө нь байгаа. Хоол хүнс нь ороогүй байгаа. Тэгээ үнэхээр хоол хүнс бол ингээ яг тэр Coachella-гийн хэсгээр байдаг vendor-нуудаас food vendor ресторануудаас хоол авахд бол үнэхээр амар үнэтэй байна гэсэн. Үнэхээр галзуу ялангуяа энэ жил бол үнэхээр аимшиг үнэтэй байна гэсэн. Зүгээр ингээд нэг soda тийм Coca-Cola энэ авахд бол $17 байна гэсэн. Тэгээ та нар зүгээр бодоод үзчих те. Ийм аимшиг үнэтэй байгаамаа. The first thing we got as soon as we got there was a nice matcha where we got the works with vanilla syrup and cold foam. 2 matchas with a 20% tip was about $40. For food, we had a Wagyu smash burger with fries and Cambodian-style chicken wings with tip, all for about $75. За гэхдээ манайхаа одоо энэ инфлюенсерүүд чинь бас ингээд амар Coachella руу явдаг штэ тий. Тэгэл айгүй контент энэ дэрэдэг. Тэр хүмүүс чинь болохоор огтхон ч одоо ийм camping ground энэ төр дээр очтгоо заяа. Тэд нар чинь бол ингээд бусадтай нийлж зовоод тий өстө майхандаа хоноод гарч ирэл амар сексэсэн юм гарч ирэл шартаж мартцсан тий. Тэгэл өстө нийтийн 0-д очиж ингээд 0-д ороод нийтийн одоо шүршүрэнд нь ороод нэг ямар ч тийм pressure байхгүй тийм шүршүрт ингэж орж мороо тэгээд зовдөггүй манайхаа. Of course they're influencers. Тэ influencer-ууд болохоор ихэвчлэн явж байгаа influencer-ууд brand deal хийж явж байгаа. Янз бүрийн том брэндүүд тэр хүмүүсийг уурж байгаа гэсэн үг байхгүй. За Coachella-д манай брендийг танилцуулаад ингээ яваа. Тэгээд контент хийхээр дандаа манай брендийн одоо юмнуудыг танилцуулж гэдэг юм уу те. Тийм болохоор ойр хавийнх нь
яг тэр Coachella болж байгаа хэсгийнх нь ойр хавийнх нь том буудлууд болон айгүй гой Airbnb-нүүдийг ингээд брэндүүд нь хөслөд бүгдээ ингээд авцсан. Тэгээд одоо тэр гой буудлуудад гой Airbnb-нүүдэд одоо энэ инфлюенсерүүд ч ордог байгаа. OMG, Opali is taking me to my first Coachella and I'm so excited. Today is our first morning and I want to show you around our villa. Cue the montage. За тийм яг тэр хотод те Индио гэдэг энэхүү хотод одоо real estate бол маш үнэтэй. Одоо байр, сав худалдаж авах энэ тийм юмуд бол амар үнэтэй. Яагаад вэ гэх юм бол хүмүүс ч худалдаж аваад Airbnb болгоод өөрчилчдөг. Тэгэд яг энэ Coachella-гийн үеэр oh my god, Airbnb тэр ойр хаваар хөлслийг гэвэл түрээслийг гэвэл амар үнэтэй. Зүгээр нэг жижигхэн normal house энэ байх юм бол тэгээ өдрийн 2000, 3000, 4000, 5000 доллар гээ явна. Тэгээд тийм болохоор ингээд яг тэр хаваар real estate айгүй үнэтэй байдаг. За ямар ч гэсэн та бүхэндээ ингээд Coachella гэдэг нь юу юм бэ гэдэг нэг тийм background information өгөтглөө, окей? За тэгээд хэдүүлээ одоо яг 2025 оныхаа Coachella-гийн тухайн мэдээлэл рүүгээ орцгоё. За манайхан дэлхийд шоколадыг бэлэг болон бусад гэж ангилдаг нь бол маш учиртай байгаа. Бэлэг шоколад хэмээх нэр хаяг нь бол зүгээр нэг гоё дуудлага нэр томьёо бол биш. Энэ нь жинхэнэ гарал үүсэл чанарын баталгааг харуулж байдаг. Belgian chocolate бэлэг шоколад гэж нэрлэгдэхийн тулд үндсэн боловсруулалт нь бэлэгт хийгдсэн байх ёстой. Мөн 100% цэвэр какаоны тосыг ашигласан байх ёстой. Түүнээс гадна гар урлалын уламжлал болон байгалийн цэвэр орц найрлага дээр тулгуурласан байх ёстой. За тэгэхээр бэлэг шоколад гэдэг нь гар урлал, цэвэр орц, дээд зэрэглэлийн амт гэсэн үг. Тиймээс та бүхэн маань шоколадыг авахдаа заавал тэр бэлэг шоколад гэсэн тэмдэглэгийг харж иж авч байгаарай. Та бүхэндээ санал болгох гайхалтай амттай цэвэр орцтой жинхэнэ бэлэг шоколад бол Bianca. Та бүхэн маань заавал амсаад үзээрэй. Дэлхийд шоколадны чанарыг бэлэг болон бусад гэж хоёр ангилдаг. Бэлэгчүүд шоколадыг 400-ны турш урлаж байна. Бэлэгт урлав. Bianca. За энэ жилийн Coachella-гийн 3 том headliners-ууд болохоор тэгэхээр одоо яг 3 өдөр зохион байгуулагдаж байгаа шүү дээ. Тэр өдөр болгоныг ингээд headline хийх буюу хамгийн том artist гэсэн үг. Одоо тэргүүлж явж байгаа. Тэр artist-уудыг нэрлэх юм бол 5 дахь өдрийн headliner болохоор Lady Gaga байгаа. Үнэхээр none other than our favorite Lady Gaga. Үнэхээр агуу те. За тэгээд хагасаа өдрийн headliner болохоор Green Day байгаа. За тэгээд 3 дахь өдрийн headliner болохоор Post Malone байгаа. Энэ 3 бол ингээ хамгийн том headliners-ууд гэсэн үг. За түүнээс гадна маш олон artist-ууд байгаа. Үнэхээр маш олон заяа. За одоо та нарт одоо 5 дахь өдрийн хүмүүсээс нь дурдах юм бол Missy Elliott байна. Агуу Missy Elliott. За тэгээд Benson Boone. Marias. Lisa, бидний сайн мэдэх Lisa. Glorilla. Yeet. Tyla. За ийм хүмүүс байна. Бусдад нь болохоор арай жоохон жижигэн артистууд байна. За тэгээ 2 дахь өдрийн том бидний мэдэж магадгүй артистуудаас нэрлэх юм бол Charli XCX байна. Энэ Hypen байна те, Солонгосын хамтлаг энэ Hypen байсан. За ер нь иймэрхүү хүмүүс байгаа мэн. 2 дахь өдөр болохоор окей. Тэгээ маш их олон өөр хүмүүс байгаа л да. Гэтэ би та нар бүгдээр ингэ дурдж хэлэхгүй байна. Та нар яг энд оруулж байгаа одоо тэ листнээс өөрснөө харчгаарай. За 3 дахь өдрийн том бидний мэдэж магадгүй артистууд гэх юм бол Megan Thee Stallion band of course. Zed. Бидний сайн мэдих Jenny band. За тэг ер нь иймэрхүү хүмүүс байна. Тэгэд түүнээс гадна Travis Scott бас
айгуу том artist одоо хийж байгаа Coachella-гийн үеэр. За одоо хэдүүлээ гайхамшигт Lady Gaga-гийн тухай ярий. Lady Gaga бол үнэхээр энэ жилийн 2025 оны Coachella-гийн анхны artist. Тэгээ нээж байгаа headliners-уудын хамгийн анхныхын хүн байгаа. Тэгээ үнэхээр гайхамшигтай Lady Gaga-гийн яг өөрийнх нь set нь бол үнэхээр oh my god бараг 2 цаг үргэлжилсэн гэсэн үг. Тэгэхээр бараг зүгээр өөрийнх нь тоглолт. Тэ зүгээр л өөрийнх нь тоглолт гэсэн үг. Гайхамшигтай болсон. За тэгээд Lady Gaga энэ болохоор анхныхаа удаа Coachella headline хийж байгаа зүйл бол биш. 2017 онд бас одоо headliner байсан. Гэхдээ тэр үедээ болохоор анхандаа өөрөө сонгогдоогүй байсан зүгээр Beyoncé-гийн оронд орсон байхгүй. Beyoncé яг тэр үед яг headliner хийх ёстой байсан чинь жирэмсэн болоод тэгээд одоо өөрийнхөө орыг гэх юм уу те өөрийнхөө орыг Lady Gaga төгсөн ба. Тэгээд тэр үедээ ч гэсэндээ Lady Gaga үнэхээр алж исэн. Тэгээд Lady Gaga өөрөө хэлжсэн байхгүй. 2017 онд ингээ Coachella-г headline хийсэндээ би дахиж одоо буцааж Coachella-д ирэхийг аягүй хүсдэгэ. Яагаад гэвэл би яг буцаж ирэхдээ үнэхээр зөвөр харуулмаар байна. Тэ өөрийгөө өстө ямар мундаг вэ гэдгийг харуулмаар байна гэж өөрөө хэлж исэн. Гэхдээ 2017 оныхан ч гэсэндээ үнэхээр гайхамшигтай байсан. Гэхдээ энэ 2025 оных бол үнэхээр манайхаа гайхамшигтай байсан. Хүмүүсийн яриа бол үнэхээр амар ам сайтай байгаа. Интернетээр бол айгүй хүмүүс ярьж байгаа. Зүгээр л гайхамшиг. Зүгээр Lady Gaga бол үнэхээр ямар entertainment хүн бэ те. Үнэхээр хүмүүсийг entertain хийх гэж төрсөн хүн юм аа гэж тэгж ярьж байгаа. Тэгээ хүмүүс ингэдэг штэ. Заримдаа ингэ дуучид чинь айгүй амар сайн дуулдаг те. Тэгсэн мөртлөө яг нэг тайзны stage presence гэдэг юм байдаг шүү дээ. Тайзан дээр хэрхэн бие авч явах вэ? Хэрхэн тэр одоо дуулж байгаа том тайзыгаа ингээ эзэгнэх вэ те. Тэгээ хэрхэн audience-аа ингээ бүр hype хийгээд ингээ аваа явах вэ гэж тэр entertainer, performer гэдэг те. Тим одоо тал нь одоо жоохон баг байдаг ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс байдаг. Тиймэрхүү дуучид байдаг те. Эсвэл айгүй амар сайн ингээл entertain хийдэг мөртлөө айгүй муу дуулдаг ч юм уу те. Ингээ жоохон алдагдaltaй явдаг. Гэтэл Lady Gaga бол үнэхээр well rounded буюу те үнэхээр бүх юмыг ингэж өөртөө шингээж авсан ийм мундаг artist байгаа гэдгээ бол үнэхээр өөрийнхөө энэхүү Coachella-гийнхаа сетээр харуулж чадсан байгаа. Хоёр цагийн туршид бол үнэхээр хэнийг ч уйдаагаагүй үнэхээр тэр одоо хөгжимнүүд нь өөрийнхөө дуулж байгаа дуунууд нь хэрхэн тэр дуугаа зохицуулж нэг дуунаас нөгөө дуу руу шилжиж remix хийж байгаа гээл те. Эсвэл юу өөрийнх нь бүжиглж байгаанууд нь за тэгээд тэр жүжиглэлт drama те costume одоо change-нууд нь oh my god it was crazy. It was like another world. Үнэхээр гайхамшигтай байсан. Тэг хүмүүс үнэхээр ам сайтай байгаа. За тэг Lady Gaga одоо Coachella болохоос өмнө айгүй хүмүүс асууж исэн ямар дуугаа дуулах вэ? Set list чи юу вэ? Жагсаалаа хэлээж яг айгүй асууж исэн ярилцлагууд дээр тэр үедээ бол Lady Gaga энэ бол нууц те. Үнэхээр нууц хэлэхгүй яг та нар ингээд Coachella дээр харах болно гэд нууцлалтай байлгаж исэн. I have a lot of plans, but I don't want to give anything away. 20 дуугаа дуулсан байгаа нийтдээ. За Lady Gaga-гийн үзүүлбэрийн хувьд болохоор яг main focus нь болохоор яг саяхан гаргасан өөрийнх нь шинэ альбом болох Mayhem гэх тэрхүү альбом байгаа. За тэгэхээр тэр альбомынхаа нэлээд их дуунуудыг дуулсан. Гэхдээ түүнээс гадна бас өөрийнх нь career-т нь хамгийн том байсан дээр хамгийн хит болсон тийм гайхамшигтай дуунуудаа ч гэсэндээ дуулж хослуулж өгсөн байгаа. Нийт 20 дуугаа ингээд 5 act-нд 5 өөр одоо бүлэгт хуваасан байгаа. За эхнийх нь act болохоор Of Velvet and Vice гэдэг ийм нэртэй act байсан. За энэ act-нда энэхүү бүлэгтээ ямар дуунуудаа дуулсан бэ гэхээр Bloody Mary байна. Өөрийнх нь Born This Way гэх тэрхүү альбомных нь нэг дуун. За Abracadabra байна. Энэ дуу бол те яг энэ хүшин гаргасан Mayhem гэх тэр альбомных нь нэлийн гол дуун штэ те. Тэгээ айгүй iconic яг энэ дууга яг Oscar-ийн шүн. Тэгээ Oscar-ийн үеэр ингэж release хийжсэн байгаа. За тэгээ одоо бол үнэхээр амар хит болчихсон. Үнэхээр галзууруулаад явж байгаа. Ялангуяа TikTok дээр бол алж өгж байгаа шүү дээ, тийм. За тэгээд Judas байна. Judas бол миний хамгийн Lady Gaga-гийн миний хамгийн хайртай дуу байгаа. За тэгээд түүнээс гадна Shiza байна. Тэгээд Garden of Eden гэх тэрхүү дуугаа бас дуулсан.
За тэгээд poker face. За дараагийнх нь бүлэг болох Act 2 нь болохоор And she fell into a gothic dream гэдэг нэртэй тийм бүлэг байгаа. Эндээ болохоор perfect celebrity, disease, paparazzi, за мөн Alejandro, The Beast гэдэг энэхүү дуунуудыгаа багтаасан байгаа. За 3 дахь act нь болохоор The Beautiful Nightmare That Knows Her Name гэдэг ийм нэртэй бүлэг байгаа. За энэ бүлэгтээ болохоор Killa гэдэг дуугаа дуулсан. Zombie Boy, Die with a Smile, Bruno Mars-тай хамтарсан Die with a Smile-ыг бас дуулсан. За тэгээд How Bad Do You Want Me гэдэг энэхүү дуунуудыгаа дуулсан ба. За 4 дахь act нь болохоор To Wake Her Is To Lose Her гэдэг нэртэй ийм бүлэг байгаа. Энд нь болохоор Shadow of a Man, за тэгээд Born This Way, тэгээд Shallow. Энэ Shallow ч нь болохоор нөгөө нэг Bradley Cooper-тэй хамтарч исэн нөгөө нэг Star Is Born билүүтэй тэр киноных нь яг юу нааштай саундтрак нь байгаа. Тэр дуугаа дуулсан. За тэгээд Vanish Into You. За тэгээ хамгийн төгсгөлийнх нь бүлэг буюу финалын болохоор Eternal Aria of the Monster Heart гэдэг нэртэй ийм бүлэг байна. Энэ нь болохоор Bad Romance те өөрийнх нь хамгийн алдартай дуунуудын нэг болох Bad Romance-аар ингэж дууссан байна. Үнэхээр гайхалтай setlist байсан. Үнэхээр айгүй сайн зохицуулж чадсан гэж бодож байгаа. Өөрийнхөө яг тэр шинэ гарч байгаа Mayhem-ыг өөрийнхөө мундаг хамгийн хэд болсон дуунуудаа ингэж холилдуулаад явуулсан. Яг тэгж зохицуулж чадсан. Тэгээ түүнээс гадна зүгээр ингээд нэг дуугаа дуулжснаа зүгээр дараагийнхын дуулгаа явдаггүй те. Айгүй гоё ингээд transition хийхдээ айгүй мундаг transition хийжсэн гэж бодож байгаа. За тэгээ энэ 2 цагийнхаа үзүүлбэрийнхаа туршид ер нь ингээд Lady Gaga ийм 2 ийм өөр өнцгийг харуулад байгаа. Нэг нь айгүй тийм dark, тэгээ тийм харанхуй тийм хүний character-ыг харуулж байгаа. Нөгөөх нь болохоор ийм тийм light, тэгээ айгүй тийм гэгэн тийм хүнийг бас ингэж character-ыг харуулж байгаа. Тэгээд энэ хоёрын зөрчилдөөнийг харуулж байгаа байхгүй ийм dark болон light ийм хоёр character-ын зөрчилдөөнийг айгүй харуулж байгаа. Ягаад вэ гэхээр энэ өөрийнх нь Mayhem гэдэг альбом нь яг тийм зүйлэг одоо ингэж explore хийдэг байхгүй ийм зөрчилдөөнийг доторх inner тийм conflict-тэй тийм зөрчилдөөнийг ингэж айгүй explore хийдэг. Тийм учраас энэ үзүүлбэрээр ч гэсэн яг тийм зүйлүүдийг харуулах гэсэн байлээ. Түүнээс гадна бас энийг нь юугаар тайлбарлаж болох вэ гэхээр өөрийнх нь одоо гарч ирж байгаа энэ хөө шин дүр төрхөн те яг одоо энэ Mayhem гэдэг альбомаараа гарч ирж байгаа тэр шин дүр төрхөн шин artist хүн нь өмнө нь хамгийн анх нөгөө нэг Just Dance гэдэг эсвэл Poker Face гэдэг яг тэр дуундараа гарч иржсэн тэр Lady Gaga тэр artist хоёр ингээд арай өөр. Тэгээ тэр хоёр нь ингээд арай жоохон зөрчилдөж байгаа юм шиг тэрхүү шин хүн нь бол яг тэр анх карьераа эхэлжсэн хүн хоёр ингээд зөрчилдөж байгаа маягаар тийм юмыг бас explore хийдэг байгаа. За тэгээд тийм ч учраас та нар яг тэр Mayhem гэх тэр альбомных нь cover-ыг нь харах юм бол тэр Lady Gaga-гийн зураг байгаа. Тэгээ ийм shadow хийж гисэн яг дундуур нь ингээд одоо ийм хагарцсан толны юм шиг ийм зураг байгаад нөгөө талд нь ингээд Lady Gaga-гийн нөгөө царай байгаа байхгүй юу. Яг тийм зөрчилдөөнийг доторх inner зөрчилдөөнийг айгүйх ингэж харуулж байгаа гэсэн үг. За тэгээ энэ ч гэсэнтэй айгүйх тийм ил тод гардаг энэ хүү үзүүлбэрийн туршид энэ зөрчилдөөнийг нь харуулж удаг нь том жишээ гэх юм бол Poker Face хэмээх тэрхүү дуугаа дуулахдаа Lady Gaga яг өөрийнхөө хуучин хүнтэйгээ хуучин character-тайгаа ингэж human chess хийдэг. Хүн шатар.
ингэж тоглож байгаа байхгүй юу. За тэгээд өөрийнх нь нэг бүжигч нь яг нэг Lady Gaga-гийн Poker Face гэдэг дууныхаа клипэн дээрээ нэг юм цагаан масктай тийм нэг байдлаар гардаг штэ тийм костюмтэй тэр клипэн дээр гардаг. Яг тэр үеийнх нь яг тийм хувцыг нь өмсчихсэн нэг бүжигч нь байгаа байхгүй. Гэтэ тэр нь бол угаасаа хэнийг represent хийж байгааг нь ойлгомжтой байгаа бах тий. Poker Face үеийнх нь Lady Gaga-г represent хийж байгаа байхгүй. Тэгээд яг тэр өөрийнхөө хуучин дүртэйгээ ингэж тулалдж байгаа human chess хийж ингэж dance battle хийж байгаа team хэсэг явдаг. Тэгээ хамгийн төгсгөлд нь яг тэр дууныхаа төгсгөлд нь яг тэр хуучин одоо Poker Face үеийнхаа Lady Gaga-г алаад дуустдаг байгаа. Үнэхээр гайхамшигтай байгаа зү яг ингэж бүр цаана байгаа тийм даалд утга hidden meaning тийм мессежүүд айгүйх энэ үзүүлбэрийн туршид байсан. За тэгээ Lady Gaga-гийн stage-ийнхэн зүгээр тэр set design бол үнэхээр crazy манайха үнэхээр галзуу. Бүр хүмүүс одоо ингэж ярьж байгаа энэ бол зүгээр Coachella-гийн set тэгээ Coachella-гийн тайз шиг харагдахгүй. Энэ нь бол зүгээр literally looks like Super Bowl halftime show гэдэг аахгүй. Би танарт хэлжсэндээ Super Bowl-ийн halftime show гэдэг бол Америкт хамгийн том зүйл үнэхээр галзуу зүйл байдаг. Тэгэд тийм учраас Super Bowl-ийн бол ингээд одоо budget тэ үнэхээр хязгааргүй маш их мөнгө ордог учраас галзуу тайзнууд байдаг. Үнэхээр гайхамшигтай тайз тасалтыг харуулдаг. Lady Gaga-гийн энэхүү Coachella-гийнх нь тайзны засалт set design бол үнэхээр Super Bowl-ээс дутаад хараагүй. Үнэхээр гайхамшигтай тайзны засалт байсан. Маш олон ийм өөр layer нүдтэй ийм давхар ийм өөр үе шатуудыг харуулсан тиймэрхүү set дизайнууд тайзууд байсан. За тэгээ Lady Gaga-гийн энэхүү үзүүлбэрийн performance-ыг нь одоо хэн удирдах одоо тий уран бүтээлийг нь одоо ингэж creative design-ыг нь хийсэн бэ гэхээр айгүй алдартай үнэхээр legendary гэж яригддаг creative director хүн болох Paris Goebel гэдэг энэ хүн ингэж одоо ажилласан байгаа яг тэр creative тал дээр нь. Тэгээ үнэхээр гайхамшигтай болсон гэж бодож байгаа. За тэгээ хамгийн анх одоо яг энэхүү Lady Gaga-гийн одоо set нь эхлэх үед бол тайз засалт нь яг тийм юу байгаа хгүй яг тийм opera house. Тэгээ opera house буюу одоо дүүрийн театр шиг ийм мэдрэмжийг төрүүлж байгаа тийм тайзныхын засалтантай ийм айгүй олон ийм дээшээ үе шаттай ийм пилтаж энтертэй тий. За тэгээд гэхдээ яг тэр opera house-ныхын яг тэр set нь болохоор юг resemble хийх гэж оролцсон бэ гэхээр өөрийнх нь Born This Way гэдэг аялан тоглолтын 2013 онд хийсэн аялан тоглолтын тайз засалтыг тийм Gothic House гэж байгаа тэр тайз засалтыг нь одоо resemble хийхийг хичээсэн юм байна л. Ер нь айгүй адилхан харагдчихсан. За тэгээ яагаад бүр тэр 2013 оныхон Born This Way руу явчихж байгаа вэ гэхээр яг тэр үе нь болохоор Lady Gaga өөрөө ингэж байхгүй яг тэрхүү Born This Way гэдэг аялан тоглолт нь бол өөрийг нь үнэхээр break хийсэн зүйл байсан. Үнэхээр өөрийг нь бүр ингэж доош нь хийж давшилсан зүйл байсан. Яагаад вэ гэхээр үнэхээр яг тэр үед бол Lady Gaga өөрийгөө бүр амар ажилуулж исэн. Зөвхөн өөрийгөө тэгэж айгүйх ажилуулахаас гадна өөрийнх нь label, recording studio гэлтэй өөрийнх нь менежментүүд нь ингээд үнэхээр Lady Gaga-г амраахгүй маш их ажилуулж исэн. Тэгээ тэр турныхаа үеэр тэ бүр айгүй ядарсан ингээл айгүй их ингэж хамаг юмаа зориулаалтай амар бүжгэлж агаад өөрийгөө гимтээсэн байдаг. Ямар блэ зөндөө олон гимтлнүүд авсан нэг юм доторх юм хуулж моглаад нэг юм болсон байхгүй. Тийм ч учраас яг үнэнгээсээ wheelchair тэ одоо тэрэгэн зэр дээр суух шаардлагатай болж исэн. Тэгээд өөрийг нь тэгэж одоо break хийсэн үе мөч байсан болохоор тэрийгээ ингэж авчирч харуулахыг хүссэн гэж бодож байгаа. Яг тэр хүнтэйгээ одоогийнхоо яг тэр artist хүн одоо battle хийх гэж байгаа юм шиг тийм имийг одоо цаанаа ингэж hidden message хүргэж тийм тайз засалтаар эхлүүлсэн гэж бодож байгаа хүмүүс. За тэгээд түүнээс гадна яг энэхүү өөрийнх нь set нь эхлэхээс өмнө яг өөрийнх нь ярьж байгаа нэг тийм pre-recorded дуут мессежээр эхэлдэг байхгүй юу. За тэгээд тэрэн дээр болохоор ингээд өөрийнх нь хоёр хувилбар байгаа юм. Хоёр өөр хувилбар нь нэг нь болохоор улаан авц өмсчихсэн, нөгөөх нь болохоор цагаан авц өмсчихсэн ийм хоёр өөрийнх нь дүр нь яг энэ дуут мессеж хүргэдэг байгаа. Энд дээр ингэж хэлдэг. Her and I will find a way to live as twins, but I will know if in the end Mistress of Mayhem wins гэж байгаа байхгүй юу. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр тэр бит хоёр тэгээ аргаа олоод ингээд ихэр шиг амьдарч одоо чадах үгүйгээ аргаа олох болно тий. Гэхдээ эцэст нь одоо Mayhem-ийн одоо mistress гэдэг нь болохоор mayhem гэдэг чинь бол ер нь үүмэн самуу тийм violent зүйл гэсэн үг. Тийм үүмэн самууны mistress буюу одоо хатан хаан тэгээ үүмэн самууны одоо ийм mistress нь тэгээ эзэгтэй нь ялах үгүйг
би харах болно гэдтэй нэг ийм имийг хэлдэг байгаа ийм дуут мессежийг тоглуулдаг. Тэгэхээр яг ингээ ойлгомжтой байгаа зү яг ийм зөрчилдөөнтэй ийм хоёр хүний зөрчилдөөнийг нь байрлалыг нь ингэж харуулах болно тоглолтоороо үзүүлбэрээрээ гэдгээ бол ингэж урьдчилж хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд тэр poker face дээр өөрийнхөө poker face-ийн клипэн дээр гардаг тийм character-ыг харуулахаас гадна бас өөр нэг дэр үеийнхаа дуунуудыг ингэж resemble хийсэн юмнуудыг энэ үзүүлбэрийн туршид бас харуулдаг. Одоо жишээ нь хэм бол нэг paparazzi гэдэг дуун дээр нэг өөрөө тийм wheelchair тийм тэрэгэн зэрэг дээр сууж байгаа нэг тийм дүр зураг гардаг штэ тий. Яг тэрийгэ дуурайгаад яг paparazzi-гаа дуулж явахдаа бас яг тийм одоо таяг маяг тулчихсан тийм одоо гипс энтертэй ингэж орж ирдэг байгаа. Тэгэж одоо тайзан дээр явж байгаа харагддаг. За гих мэдчлэн иймэрхүү одоо тэ өөрийнхөө карьерийнхаа одоо ихэнх үеийнхаа ийм дүр зургуудыг бас харуулад ингэж явдаг байгаа. За ер нь бол тэгээ Lady Gaga-гийн энэхүү Coachella-гийн үзүүлбэр бол үнэхээр хүмүүс таалагдсан, үнэхээр агуу байсан гэж ярьж байгаа. За тэгээд хүмүүс бүр тэ Lady Chella гэдэг тийм нэрийг хүртэл өгж байгаа. Тэгээ ингээд Coachella гэдгийг өөрчлөөд Lady Chella гэдэг тийм нэрийг хүртэл өгж байгаа. Тэгээ хүмүүс бол үнэхээр амсаатай байгаа. За дараагийн ярих artist болохоор Lisa байна. Lisa 5 дахь өдөр бас эхний өдөр гэсэн үг те. Эхний өдөр ингэж одоо тоглолтоо хийж үзүүлбэрээ үзүүлсэн байгаа. Lisa-гийн үзүүлбэрээ үзүүлсэн stage нь болохоор нөгөө нэг Sahara Desert гэдэг те тэрхүү stage нь байгаа. За тэгээд та нар мэдчихэл байгаа хуугасаа Lisa бол анх удаа ингээд те Coachella дээр бас ингэж тоглож үзүүлбэрөө үзүүлж байгаа зүйл бол биш байгаа. 2019 онд анх Coachella-гийн stage дээр гарч исэн. Тэр үедээ болохоор Blackpink-тэй хамтраад те группээрээ ингэж тайзан дээр гарч ирсэн байгаа. Blackpink тэгэж 2019 онд Coachella-гийн тайзан дээр гарсан нь бол үнэхээр бас түүхэнд үлдсэн зүйл болсон. Яагаад гэвэл анхны K-pop group Coachella дээр ингэж тоглолтоо хийсэн зүйл болсон. За түүнээс гадна 2023 онд бүр Blackpink чинь headliner болсон шүү дээ те. Ингээд бүр группээрээ headline хийгээд хамгийн том artistуудын нэг нь болж одоо ингэж нэрлэгдсэн байгаа. Тэгэж өөрсдөө тоглолтыг хийсэн байгаа. Тэгээ тэр нь бол бас л одоо түүхэнд үлдсэн буюу одоо Солонгосын хамгийн анхны group ингэж Coachella-гийн ийм том ивент дээр headline хийсэн зүйл болсон байна. За Lisa өөрийнхөө сэтэн дээр нийтдээ 13 дугаар дуулсан байгаа. Тэгээд ойлгомжтой ихэнх дуунууд нь бол өөрийнх нь энэ жил гаргаж байгаа шинэ альбом болох Alter Ego гэх тэрхүү альбомд нь орсон дуунууд байсан. Гэхдээ бас энэ альбомд нь ороогүй өмнөх 2 хуучин дуугаа бас дуусан байгаа. Тэр нь болохоор La Lisa мөн Money байсан. Тэгээд Money бол үнэхээр галзууруулж, солиоруулж чадсан хүмүүс үнэхээр амар hype байсан. За аль дугаар сетэ эхлүүлсэн бэ гэхээр өөрийнхөө шинэ альбомд орсон Thunder хэмээх тэрхүү дугаар эхлүүлсэн баа. Тэгээ анх эхлэхдээ болохоор өөрөө ингээд тайзан дээр гарч ирэхдээ тийм урт айгуу тийм puffy black jacket өмсчихсэн байсан. Тийм puffer jacket өмсчихсэн байсан. За тэгээ трийгээ ингээд нээгээд одоо тайлсан чинь нэг тийм metallic тийм барисууд байгаа аахгүй. Тэр нь айгуу тийм дээр ийм spike энтертэй ийм хатгсан ийм хумтай. Тийм одоо хувцас өмссөн байсан. Үнэхээр гоё харагдчихсан. За тэгээ цаашлаад айл дуугаа дуулсан бэ гэхээр Fuck Up the World гэдэг дуугаа дуулсан. La Lisa, New Woman, When I'm With You, Dream, A Moonlit Floor, Kiss Me, Chill, Elastigirl, Money, Born Again, тэгээд Lifestyle. Энэхүү дуунуудаа дуулчаад хамгийн эцэст нь Rockstar хэмээх дугаараа одоо энэхүү сетэ өндөрлсөн байгаа. За тэгээд Lisa үзэлбэрийн туршид айгүй өөр
олон outfit-нуудыг сольсон байгаа. Тэр нь бас айгүй сонирхолтой болгож өгсөн гэж бодож байгаа. Яг ер нь дуулж байгаа дуунтайгаа жоохон зөгцгоо ортой тийм төрлийн vibe-ыг харуулсан, тийм төрлийн aesthetic харуулсан янз бүрийн өөр гой outfit-нууд байсан. За тэгээ та нарын мэдж байгаагаар Lisa энэ жил ингээд өөрийнхөө acting debut хийсэн шүү дээ, тий. Яаж яагаад өөрийнх нь acting debut хийж байгаа эхнийх нь project нь White Lotus гэдэг маш том franchise, маш том ийм цуврал байж таарсан. Тэгээд White Lotus-ийн хувьд болохоор ингээд 7 хоног болгон шинээр гарч стрим хийгдэж явсаар байгаад яг Coachella болохын өмнөх 7 хоногт нь ингээд хамгийн эцсийнх нь эпизод нь гараад ингээд дууссан байгаа. Тэгээд үнэхээр Лисагийн хувьд бол том амжилт. Тэгээд энэ тухайгаа ч гэсэндээ ингээд өөрөө Coachella-гийнхаа тайзан дээр дурдсан байгаа. За тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр өөртөө ингэж хэлж исэн. For the White Lotus fans, you might be surprised to see Mook on stage гэд хэлсэн байхгүй. Mook гэдэг нь болохоор өөрийнх нь тэр White Lotus гэдэг цувралынх нь character-ийнх нь дүрийнх нь нэр нь Mook гэдэг эмэгтэй дүрт тоглодог хотелийн яг тэр resort-ны одоо үйлчлэгчтэй тийм maid дүрт тоглодог байгаа. Тэнгүүтээ дараад ингэж хэлдэг. This is her when she's not working. Тэгээ өөрийгөө хэлээд энэ бол Mook ажлаа хийхгүй тэр зорт бодолтой ажлаа хийгээгүй амарч явах үедээ хийдэг зүйл нь бол энэ байгаа гэдэг одоо өөрийгөө хэлж байгаа байхгүй тайзан дээр ингээд дуулах гэдэг. And for the White Lotus fans, you might be surprised to see Mook on stage. This is her when she's not working, you know. Тэгээ тийм сонирхолтой бас reference хийсэн байгаа. Тэгээд өөрийнх нь хоёр co-star хамтдаа ингэж White Lotus-ээр тогложсэн хоёр co-star нь бас ирж өөрийг нь үзсэн байлээ audience. Patrick Schwarzenegger за тэгэнгүүтээ яг нөгөө нэг өөрийнх нь одоо жоохон хайр дурлалын хайрц залуу ч юм уу те одоо өөрийнх нь араас гүгдээд байгаа тийм залуугийн төр тоглодог Thailand залуу болох би одоо энэ нэрийг хэлж чадахгүй байх цаа Thailand нэр байгаа байхгүй юу Taime Tim Tong ийм одоо жүжигчин энэ хоёр бол ингээд co-star дэмжээд Lisa-г дэмжээд ингээд юун дээр байжсэн Orist байжсэн харагдсан дээр тэр нь бас ингээд сошиалаар аягүй их тархсан байгаа. За White Lotus-ийн co-star-нууд нь ингэж очиж дэмжихээс гадна Lisa-гийн өөрийнх нь Blackpink-тэй хамтлагийнх нь гишүүнүүд нь бас очиж дэмжиж байгаа нь харагдсан байгаа. Jisoo, Rose хоёр одоо яг audience crowd-ын донд байж харагдсан. За тэгээ Lisa хүмүүс аягүй их тэгэл шүмжлэгддэг штэ инглөө өстө дуулж чаддаггүй ерөөсөө өөрөө дуулах гэдэг андаа ам барих энэ төр гэл нэг юм ярьдаг те. Тэгтэл одоо энэ Coachella-гийн үеэр аягүй их дуулж байгаа нь бол харагдсан. Аягүй их тийм яг vocal хийдэг те аягүй тийм том vocal хийдэг лайнуудаа өөрөө ингэж ам барихгүйгээр lip sync хийхгүйгээр дуулж байгаа нь харагдчихсан. Гэхдээ ер нь ингээд миний ажиллаад ахаар бол те Солонгос фанууд аягүй амар юу юм байл шүү дээ. Toxic тэ Солонгосын фэнд ер нь бол их тийм юм шиг байна тэ яг нэг бол ингээд Солонгосын фэнд аягүй амар die hard тэ бүрөөсөө хүмүүсийнхаа төлөө өвхтөгтэй өстө баг тэр шүтж байгаа хүмүүсийнхаа нэр төрд нь ямар ч юм наалд болохгүй тэ амар шүтдэг мөртлөө at the same time өөрснөө амар муухай өөрсдөө тэр шүтэнүүдийг тэгж шүүмжилдэг юм бэлээ тэгэд дандаа тэг шүүмж гаргаад байгаа хүмүүс нь дандаа Korean хүмүүс л байж харагддаг дандаа тийм Солонгос хүмүүс л өөрснөө байж харагддаг тэгэд ямар ч сан тэгээд шүмжлэдэг хүмүүстийг харуулад тэ ингэж айгуу дуулж байгаа бол харагцсан. За тэгээд дараагийн ярих artist болохоор Jennie байгаа манайхан Blackpink-ийн another member нөгөө гишүүн болох Jennie-г ярих гэж байна. За Jennie болохоор 3 дахь өдөр нь perform хийсэн байгаа. Тэр нь болохоор бүтэнсэ өдөр байгаа шүү дээ, тий. Outdoor theater гэдэг тэрхүү яг stage дээр нь үзүүлбэрээ үзүүлсэн. За Jennie ч гэсэндээ нийтдээ 13 дууг сетэндээ оруулж perform хийсэн байгаа. За тэгээд ихэнх дуунууд нь бол угаасаа ойлгомжтой. Бас л яг энэ жил шинээр гарч байгаа альбом болох Ruby хэмээх альбомныхын дуунууд байгаа. За хамгийн анхныхаа дуусан дуу нь болохоор Filter гэдэг дуугаар эхлүүлсэн байгаа. За тэгээд цаашлаад Mantra, Handlebars, Start a War, Zen, FTS, Damn Right, за тэгээд Love Hangover, Soul City, Extra L,
with the IE. За тэгээд Like Jenny зүгээр Like Jenny бол солиоруулсан ойлгомжтой. За тэгээд Starlight гэд энэхүү дуунуудаа бүгдээрнгийн дуулж perform хийсэн байгаа. За тэгээ ер нь бол үнэхээр гайхалтай басан бас л маш гайхамшигтай байсан. Тэгээ өөрийнх нь ер нь яг тэр тайзныхын засалт болон өөрийнх нь костюм өмсөж байгаа outfit-ийн хувьд болохоор яг тийм яг maroon red гэх юм тэ нэг тиймэрхүү төрлийн улаан тэ maroon өнгийн хувцлалт байсан. Гэхдээ тэрэн дээрээ бол ингээд яг шууд ингээд одоо Lisa шиг тий шууд ингээд шал өөр хувц өмсөнгүүтэй шал өөр хувц болоод тэгээ outfit нь өөрчлөгдөж байгаа юм шиг харагдахгүй байгаа ч гэлээ тий. Яг өмсөж байгаа outfit-уудынх нь одоо vibe-нууд нь айгүй өөрчлөгдөж байгаа. Одоо яг тэр өмсөж байгаа хувцсан дээр нь одоо өөр одоо accessories нэмэгдэх ч юм уу те ингээл cowboy hats, одоо cowboy jacket ч юм уу те эсвэл гутал нь өөрчлөгдөх эсвэл одоо ингээл яг тэр өмсөж байгаа short-ныхын тэр хавар ингээ өөр юм accessories орж ирэх ч юм уу те бас зүгээр ингээд vibe-ыг нь өөрчилчих айгүй тийм олон accessory change-нууд бол зөндөө байсан. Тэгээ ер нь бол тайз засалт ер нь бол өөрийнх нь одоо тэ үзүүлбэр үзүүлж байгаа байдал entertain хийж байгаа байдал ч гэсэндээ үнэхээр гайхамшигтай байсан. Гэхдээ саний хажуугаар сар гихчээртэй хүмүүс бас л ингээл шүүмжилж байгаа. Тэгээд солонгосын фэнүүд ч бүр яатсан би бүр бодоод ойлгохгүй байхгүй. Солонгосын фэнүүд бүр арай дэндүү фэнүүд заяа ингээл бас л Jenny-г муулаастай байсан харагдан лээ. Одоо TikTok дээр айгүй коммент энэ дээр харж байхад бол те айгүй тийм energy байхгүй харагдаж байна. Яачихсан юм бэ те айгүй тийм уйтгартай харагдаж байна. Чамайг юм уйтгартай байгаа болохоор энэ audience чинь те crowd чинь ч гэсэндээ ийм амар уйтгартай байж те хизээ зайгүй унах гэж байгаа юм шиг тийм одоо vibeтэй байна. Жохон energized болооч гэж юм уу те. Тиймэрхүү төрлийн зөндөө олон комментүүд харагдаж байсан. Тэгээ бас л айгүй toxic байгаа юм шүү те фэнүүд нь. За ямар ч гэсэн надад бол гайхалтай харагдажсэн. Лисагийнх ч гэсэн Jenny-гийнх ч гэсэндээ үнэхээр хоёлаа бол гайхалтай гайхамшигтай харагдаж байсан. Тэгээ өөр олон гайхамшигтай artistууд үзүүлбэрээ үзүүлээд перформ хийсэн байгаа энэ өнгөрсөн weekend. Гэтэ би бол угаасаа ойлгомжтой нэг бүрчлээ ингээд яг энэ гурвыг ярьсан шиг те Lady Gaga одоо Jenny Lisa гурвыг ярьсан шиг нэг бүрчлээ ингээд яриад явж угаасаа ойлгомжтой чадахгүй та нар ч гэсэндээ угаасаа залах нь. Тэгэхээр та нар өөрснөө хүсэж байгаа бол яг хүсэж байгаа өөрсдийнхөө дуртай артистуудынхаа Coachella-гийн одоо performance-ыг өөрснөө үзээд тэгээд одоо research хийгэрэй, окей? За гэхдээ одоо би та бүхэнд одоо ямар дуучид өөрснөө тайзнаар гарч ирээд дуулахдаа тийм surprise guest-уудыг авчирсан бэ гэдэг тухай яриа. Заримдаа ингэж яг тэгдэг хүмүүс ингээд өөрөө ганцаараа тайзнаар гарч ирэхгүй guest artist-уудыг авчирдаг. Тэр нь бол бас айгүй амар яриа болдог. Тэгээд тэр одоо хүмүүсийн тухай яриадгаа заяа. Megan Thee Stallion өөрийнхөө сетийг хийхдээ айгүй олон хүмүүсийг авчирсан байгаа. Тэр нь бол дандаа legend болсон тийм hip hop эмэгтэй artist-уудыг авчирсан байгаа. Одоо чинь хэм бол Victoria Monet, за тэгээ Ciara авчирсан. За тэгээд жинхэнэ rap queen гэж яригддаг те. Одоо бар хамгийн анхны одоо rap queen-үүдийн нэг болох Queen Latifah бас авчирсан байгаа. Тэгээд энэ хэд ингээд ийм set үзүүлбэр үзүүлсэн байгаа. За тэгээд Tyla өөрийнхөө сетэн дээрээ Becky G авчирсан байгаа. Би хараадсан чи Tyla Becky G хоёр нэр ямар амар төстэй харагддаг юм бэ? Ер нь тэр биеийн байдал тэгэл ер нь царай мэрэн айгүй хоёулаа айгүй хөөрхөн нэг тийм зүүн царайтай. Тэгээд энэ хоёр хамтдаа ингэж хамтарч дуулсан үнэхээр гоё байсан. Үнэхээр хоёулаа үзэсгэлэнтэй харагдчихсан. За тэгээд Benson Boone болохоор Altered Queens хамтлагийн Altered гитарчин Brian May авчирсан байгаа. За тэгээд хамтраад Queens хамтлагийн алдартай болсон дуулах Bohemian Rhapsody-г perform хийж дуулсан байгаа. За Charlie XCX өөрийнхөө сетэн дээрээ өөрийнхөө тайзан дээр Billie Eilish-ийг авчирсан, Lorde-ийг авчирсан. Энэ сет бол үнэхээр амар хайп
болсон байлаа манайхаа үнээр галзуу болсон байлаа. Яг бол ийм амар гой artistууд нэг дор нэгдээд түүнээс гадна яг энэ Charlie XCX-ийн сетийг нь үзэж байгаа audience донд нь айгүй олон одоо алдартай одоо дуучид одууд энтер байжсэн. Одоо жишээ нь Kylie Jenner байсан, Alex Consani гэдэг айгүй одоо амар алдартай болж байгаа модель байгаа шүү дээ. Бүр сая өнгөрсөн жилийн It model тэг хамгийн шилдэг модель best model болсон эмэгтэй болох Alex Consani. За тэгэл тэдний группт ч өөр хин байла. Lori Harvey байсан. Тэгэл Hailey Bieber, Kendall Jenner. Ер нь айгүй олон хүмүүс, айгүй том ингээ hype болсон те. Team group ингээд одууд яг тэр Charlie XCX-ийн сетэн дээр нь audience дээр нь харагдаж байсан. Тэгээд үнэхээр амар hype болсон юм шиг байлээ. За тэгээ угаасаа ойлгомжтой Billie Eilish шүү дээ. Billie Eilish. За нэрээ Travis Scott өөрийнхөө сетэн дээрээ Kanye West-ийн Praise God гэдэг байдаг шүү дээ. Тэр дуугийн perform хийсэн байгаа. За тэгээ тэрэн дээр бол хүмүүс айгүйх юм ярьж байгаа байхгүй. Kanye-тэй одоо Travis ч нэлээд бас ингээл асуудалд ороод янз бүрийн жоохон feud болоод Kanye ерөөсөө ингээд айгүй тэ Travis дургу болчихсон. Тэгж яхад ингээд Travis still ингээд Kanye-г айгүй хүндэлдэг учраас ингээд дууганд дуулж байгаа энэ төр гээл тэ тиймэрхүү юм бас ярьж исэн. За тэгээ Travis-ийн хувьд болохоор бас айгүйх яриатай байгаа. Ягаад вэ гэхээр хүмүүс нэг Astro World гэдэг зүйл болсон шүү дээ. Нэг Stampede болоод хитрхи замбраагүй болоод зөндөө олон хүмүүс гимтээд шүүхтүүлж мөхтүүлээд Travis Scott ч бөө юм болсон тийм. Astro World болоод тийм гамшиг болоод өнгөрцөн байхад яаж одоо ингээд Travis Scott-ыг ийм том тайзан дээр дахиж одоо хүмүүс music industry-ийн хүмүүс уурж авчираад байгаа юм бэ? Болил доо гэд те айгүйх тийм шүүмжтэй ингэж хандаад байгаа. За тэгээ түүнээс гадна хин хөөрхөн Travis Scott-ийн охин болох те Kylie-гийн охин Stormy харагдчихсэн. Яг аавыгаа үзээ зогсчихсэн. Гэтэ яг тэр үед нь юу байгаа хгүй хүмүүс ийм яриад байгаа хгүй. Ой харалтаа Stormy ингээ аавыгаа үзээ сууж байхад яг тэр үедээ Kylie байхгүй байгаа. Угаасаа ягаад гэвэл ойлгомжтой Kylie Timothy Chalamet-тэй өөрийнхөө найзлуутаагаа хамт Coachella дээр ирсэн байлаа. Гэтэ яг Travis-ийн сетэн дээр бол байгаагүй. Тэгээд гэтээ Stormy байж байгаа байхгүй. Stormy-гийн хажууд хэн байгаа вэ гэхээр Kendall Jenner байсан. Тэнгүүд Kendall-стай айгу сайн их юм аа те. Өөрийнхөө нэг дүүгийнхаа хүүхдийг аавынхын тоглолтыг үзүүлэх гээд ингээд зогсож идэг. Хэдийгээр Kylie угаасаа ойлгомжтой өөрийнхөө шинэ найзлуутаагаа хуучин найзлуугийнхаа те тоглолтыг үзээ сууна гэж байхгүй. Тийм учраас ингээд Kendall ийм сайн ихчийн одоо те зүйл хийж ин тэр гэсэн тиймэрхүү бас амар их яриа байгаа заяа. За ямар ч гэсэн Stormy тэгээ явж байсан айгүй хөөрхөн байсан. За тэгээд үнээс гадна манайхаа за яг сонгодог хөгжим сонсдог хүмүүс байгаа бол сонгодог хөгжимчд байгаа бол намайг үзэж байгаа бол надтай адилхан баярлах бах. Энэ бол үнэхээр гайхамшигтай зүйл болсон. Миний хувьд яагаад гэвэл Los Angeles-ийн Philharmonic Orchestra хурж иж бас юу яасан одоо perform хийсэн байгаа. Тэгээд удирдаач нь хэн байсан бэ гэхээр Duramel гэдэг удирдаач байдаг. Үнэхээр сонгодог хөгжмийн яг одоо байгаа удирдаачдын хамгийн шилдэг удирдаачдын нэг. Үнэхээр гайхамшигтай. Бүр үнэхээр одоо сонгодог хөгжмийн genius те сууд ухаанд тийм одоо хөгжимчдийн сонгодог хөгжимчдийн нэг үнэхээр гайхамшигтай удирдаач байдаг. Хурж ирээд Los Angeles-ийн Philharmonic-тэй ингээд удирдаад те ийм үзүүлбэр үзүүлсэн нь бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд Coachella дээр бараг анх удаага ингээд Philharmonic сонгодог хөгжмийн оркестр хурж ирж ингээд тоглож байгаа байх. Тэгээд үнэхээр гайхамшигтай байсан. Би бүр тэрийг харчаад oh my god гэд ёстой жинхэнэ зүрхэм бэлгэлнэ гэдэг шээ тийм байсан. Би ч өөрөө сонгодог хөгжимчийн учраас надад бол сонгодог хөгжим бол бүх юмнаас хамгийн шилдэг нь. Бүх одоо pop, юу гэдэг hip hop би тэднийг сонсдог гэсэндээ угаасаа сонгодог хөгжимчин хүний хувьд бол сонгодог хөгжим бол бүх зүйлийн хамгийн дээд агуу тэгээ урлагийн хамгийн дээд хувилбар нь бол угаасаа сонгодог хөгжим. Тэгэхээр үнэхээр гайхамшигтай байсан. За тэгээд надтай адилхан баярч хөөрч байгаа хүмүүс бас байгаасай гэж би хүсэж байна. Миний үзэгчдээс. За одоо ингээд эцэст нь манайхаа айгүй урт бичлэг болж гин уучлаарай. Хамгийн эцэст нь жоохон ингээд юугаар тэ Coachella-гийн эргэн тойронд болсон драмануудыг хил амуудыг яриадах юм, окей? За эхний ярих драма юу вэ гэхээр бүр Coachella-г эхлэхээс өмнө болсон одоо viral болсон зүйл байгаа. Айгүйх яригдсан. Тэр нь юу вэ гэхээр дөрөвт өдөр бүр өглөө эрт ахуулаад нөгөө нэг 5 дахь өдөр уул нь эхлэх ёстой шүү дээ Coachella.
Дөрөвдүгээр өдөр ахуулаад бүр тийшээгээ яг тэр байгаа болох газар нь машинтай хүмүүс очсон байгаа байхгүй юу? Эрт очиж нөгөө нэг машинтайгаа кемп хийх хүмүүс чи эрт очиж спотуудаа авах гээд очсон юм байна лээ. Тэгсэн чи бүр үнэхээр амар трафикт ороод төгжрөлд ороод тэр бүр тийшээгээ орох гэж бөө юм болоод бүр 12 цаг ингээд гацж зогссон гэж аахгүй манайхаа. Та нар одоо Улаанбаатарын одоо юу гэх те төгжрлийг амар гэлтэй идэг ч те. Тэгсэн чинь энэ хүмүүс бүр 12 цаг ингээд машиндаа ингэж гацсан байгаа аахгүй тэр спотлогоо очихын тулд. Тэгээ үнэнхээр гамшигтай байсан гэж ярьж байсан. Ойр хавьд нь хоол унд байхгүй те. Ойр хавьд нь бааны өрөө одоо угаалгын өрөө байхгүй хаашаа очиж бицсах уу гэж. Үнэнхээр хэцүү байдалд орсон гэд ядж байхад бүр амар халуун байсан гэсэн 100 гарсан гэсэн. Тэгэхээр угаасаа 40 байгаа гэсэн үг аахгүй химэн. Тэгээд машиндаа тэгээ гацсан гэд та нар зүгээр бодоод үзэлтэй. Үнэхээр аимшигтай байсан. Тэгээ айгүй хүмүүстэй тэнд ингээ гацсан 12 цаг гацсан хүмүүс өөрсдийнхөө TikTok дээр гарч ирээд тэгээ айгүй тиймэрхүү TikTok-ууд хийсэн. Тэдэр нь дандаа viral болсон. Coachella ямар юу зохион байгуулалтгүй болцсон юм бэ те. Яг л одоо ингээд ийм амар зохион байгуулалтгүй ингээ хүмүүс 12 цаг ингээ гацаа зогсоод байж байгаа юм бэ гэд те. Тэр талаар нь айгүй хүмүүс ярьж шүүмжилж бөө юм болсон байгаа. За дараагийн ярих нэг драма юу вэ гэхлээр Hailey Bieber, Justin Bieber хоёрын тухай байна. Hailey, Justin хоёр одоо найзуудтайгаа юу л Coachella руу очсон байсан. Тэгээ бас л энэ одоо яг Coachella-г эхлэхээс өмнө болсон team viral одоо ховж байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг Coachella-гийн сайтн дээр очичоод тэгээ яг тэр газар нь очичоод яг нэг golf cart гэж байдаг штэ тэгээ ингээд тийм жижигхэн тэрэгэн зэрэг шиг машин шиг юм те одоо юу гэх юм бэ те та нараа хараад мэдж байгаа байх. Тэр нь ингээд суугаад явж байгаа хгүй тэргээд яг тэр Coachella-гийн газар ингээд суугаад явж байгаа. Тэрийг хэн машин бэрээ явж исэн бэ гэхээр Hailey Bieber ингээд машина бариа явж байгаа хгүй тэрийг бариа явж байгаа тэр golf cart-ыг те. За тэгсэн чинь артталт нь арийнхын судлууд дээр нь Justin болон Justin-ийн хідэн найзууд нь те нилээд дандаа бүгдээрээ залуучууд байсан. Тэд нэг ингээд суучихсан. Тэгээ Hailey ганцаараа ингээд те эмэгтэй ганцаархнаа эмэгтэй нөжиж ингээд машинаа барьчихсан. Яж жагаад хажуудлынх нь суудал дээр хинч суугаагүй. Hailey нэг жоохон тийм өрөвдөлтөй те жолооч юм шиг харагдчихсан. Тэгээ хүмүүс айгүй их тэрийг нь харчаад суурьлаар бөө юм басан. Одоо Hailey ямар өрөвдөлтөй юм бэ? Тэстэ бүр Hailey-г өрөвдчихлөө. Justin ямар арчаагүй юм бэ? Тэгээ эхнэрээ ингээд машин бариулаад явж идэг тэгэнгүүтээ өөрөө артлалынхын судал дээр найзуудтайгаа ингээ хөөрцөн ингээ явж маваад үнэхээр яг эрэгтэй хүн хийх ёстой ажлыг Hailey хийж ямар амар өрөвдмөр юм бэ гэ Hailey-г айгүйх өрөвдсөн хүмүүс айгүйх байгаа. За ийм жоохон яриа болсон байна. За тэгээд тэгээд Hailey Justin хоёрын хувьд бас нэг яриа болсон юм юу гэх юм бол Coachella-гийн үеэр аль нэг үзүүлбэрийг ингээд сетийг үзээ зогсож байгаа байхгүй яг тэр crowd-ын дунд байж байгаа. Тэгсэн чинь одоо яг Tate McRae энтертэй хамтдаа явж исэн. Tate McRae, Lori Harvey, за тэгээд Alex Consani, Billie Eilish эдгээр ингээд нийлээд ингээд тэ найзуудаараа группээрээ ингээл юм үзээ явж байгаа аахгүй. Тэгээ тэр үед нь одоо Tate McRae-гийн артталт нь болохоор найзлууд ингээд зогсчихсан ингээд яг нэг тэ crowd одоо тоглолт моглон дээр хүмүүс ямар шогон байдтай байдаг үлээ тэ эргэтэй ингээ эмгтээгийнхээ араар ингээ тэрвэрчихсэн ингээл зогсоол ингээл үзээ сонсоод зогсож идэг штэ тэ яг тийм дүр зураглалаа. Тэгээ Tate McRae-гийн артталт нь болохоор найз залуу зогсчихсан байсан. Тэгсэн чинь хиний хувьд болохоор Hailey Bieber-ийн хувьд болохоор Justin араас нь ингээ тэрвэрэд ингээ зогсох биш харин Hailey Bieber ингээд Justin-ийн араас нь ингээд тэрвэрэд ингээд зогсож байгааг харагдчихсэн. Тэнгүүд хүмүүс бас л дахиад тэрийг яриад тэ ингээд яг Hailey Bieber нэг эрэгтэй хүний хийх ёстой юм гэж хийгээд ахаа маа. Эрэгтэй хүний хийх ёстой тэр машин бариад явах зүйлийг хийгээл одоо ингээд бас тэр тоглолтын дээр ингээд зогсож байхдаа нөхрийнхөө араас ингээд тэрвэрч мэрвчихсэн. Тэгээ хүмүүс айгүйх тийм ярьж байгаа. Hailey in her manly era, Hailey in her husband era гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүдийг айгүйх гаргаж ирж хүмүүс шок, догдох уу хийж ярьж байгаа. За тэгээ энэ жил бол бүр үнэхээр амар халуун байсан гэсэн яг тэр Coachella-гийн үеэр угаасаа ер нь халуун байдаг. Гэхдээ арай ч юм амар халуун байдаггүй. Энэ бол үнэхээр амар халуун байсан. Дандаа 100 хэмд авсан байсан гэж тэгээ яриад байгаа байхгүй. Тийм учраас бүр үнэхээр яаж яагаад элсэн цөлөн дээр байгаа шүү дээ. Элсэн цөлөн дээр яаж халах нь бол угаасаа ойлгомжтой шүү дээ манайхан дээ. Тэгээ үнэхээр гамшигын байсан. Тийм ч учраас ингээд Lily Young гэдэг нэг artist байгаа юм л да. Тэр эмэгтэй бүр ингээд тайзан дээр байж хата бүр ингээд бүр бүжгэлж ингэж ясараа тэр халуун юмд те яг бөөлчих жоо харагдсан бүр ингээд бөөлчих гээд өгөөд байгаа нь харагдсан айгүй амир байсан. Тэг үнэхээр л баг хүмүүс баг те ухаалдаж унахаар тийм амар халуун байгаа юм шиг үлээ үнэхээр гамшиг. Тэг хүмүүс айгүйх ярьж байгаа. Энэ зүйлүүдийг харж байгаа хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр одоо Coachella бол үнэхээр гамшигын газар юм а те айгүйх мөнгө төлөөд явна. Тэг зүгээр л айгүй messy те
дандаа тийм одоо угаасаа music festival юм чинь айгүй их тийм уулттай архиталт энэ төр болж байгаа. Тэгэл баахан арх уусан согтуу хүмүүс тэгэл ядж байгаад айгүй халуун газар тэгээ ядж байгаа нөгөө нэг амьдрах орчин одоо хонох газрууд нь тийм сайхан газрууд биш. Одоо influencer од модел биш те бол биш. Зүгээр энгийн хүмүүс бол ингээл яг тэр зүгээр нэг байх хэвээр тэр camping ground нь байгаал майхандаа ороод нэг айгүй тухгүй газар тэгэл өстө уус цасанд ороход ч хэцүү өстө арай гэж уус цасанд ороод баахан оочрлол тэгэл нэг халуун газар тэг 3 хоноол архитаал өстө шүнжэнгөө ингэж дуу сонсоол өдөржингөө дуу сонсоол тэгэл хоол мол авч идэх гэхээр өстө айгүй тулцсан аимшиг үнэтэй юмнууд тэгэхэд нэг ийм өстө 3 өдөр зовжиж хүмүүс явдаг юм биш үү тэгээ өстө Coachella руу хэн очихыг хүсдэг байна гэх тэг хүмүүс айгүй их тэгж ярьж байгаа зүгээр там шиг харагдчих ингэж хүмүүс яриад байгаа тэгэд би бол үнэхээр энэтэй санал нэгдэн манайхаа би хэрв одоо энэ яг инфлюенс энэ төр хүмүүс шиг тэг ингэж брэнд deal авч тэг брэндээр урагдаж ингэж сайхан хотелд орж ийм тансаг газар орж ингэж л явахгүй бол би үнэхээр явахгүй. No. Намайг хүн ална гэсэн ч би одоо бууд тулгсан ч гэсэндээ явахгүй манайхаа. Үнэхээр би тийм юмд үнэхээр амар дургу би тийм ингээд тав тухгүй байдланд айгүй дургу та нар 3 хоног гэж боддоо тэгэд ингээ майханд хоноод тэгэл баахан хүмүүстэй шамбаралтай алстаа хөлсөө яж хагаад халуун гэж байгаа хөлсөө гоожуулаад тэгээс та хоол ундан ч муу те айгүй амар үнэтэй яж хагаад амар үнэтэй мөртлөө бас гоё хоолууд бол бас арай өөр шүү дээ айгүй муу хоолууд ингэж байгаа байхгүй. Тэгэл нийтийн жорлон нийтийн одоо шүршүр гээд no thank you. No thank you. Хэрвээ би үнэхээр амьдралдаа нэг удаа Coachella явна гэх юм бол өстой жинхэнэ хамаг юм хамаг одоо мөнгөө сейв хийсээр хагаад яг тэр $15,000 молрын тэр нэг artist, the influencer package энтрийг нь авч орно. Тэрнээс шул тэгж явахгүй гэж бодож. Тэгэхээр би одоо энэ интернетээр хүмүүсийн яриад байгаа энэ Coachella там шиг харагдаж байна гэдэгтээ бол санал нийлнэ гэж бодож байгаа. За манайхаа ийм байна. Coachella-гийн тухай ийм амар урт зүйлүүдийг та бүхэнд ярьж өглөө. Тэгээд Coachella гэрээч гэдэг айгүйг асуугаад байсан хүмүүст одоо та нарт мань хангалттай байсан байх гэж найдаж байна. Та нарт мань таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээд та нарт бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд Coachella-гийн тухай энэ зүйлүүдийн тухай юу бодож ингээс сэтгэлдээ бас доор хуваалцаарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболонгаараа цоош гэх юм бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.